Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 4-р бүлэг бясалгах арга болон далд ухамсарын програмчлал. Хувийн түүхээ дахин хянах, арилгах, үргэлжлэл. Тэгэхээр өвчлөхийн өмнө амьдралын ямар нэг нөхцөл бий болсон байдаг аж. Заримынх нь хувьд тэр нь ил, зарим нэгнийх нь хувьд далд байдаг. Хэрвээ ил болгоё гэвэл өөрийгөө судлах судалгаагаа эхлэх хэрэгтэй. Тэгвэл бүх талд зүйл ил гарна. Бас нэгэн жишээ татъя. Манай үйлчлүүлэгчийн хамраас ногоон эдээтэй нус 1 жилийн өмнөөс гарч эхэлжээ. Ерөнхийдөө 5 жилийн өмнөөс энэ асуудал эхэлсэн гэнэ. Энэ нь шинэ хамран битүүрдгээс болж л дээ. Тэр над дээр 1 жилийн турш усан эмчилгээ хийлгэн итгэрсэн юм. Өвчний өмнөх нь дараах зүйл болсон гэнэ л дээ. Хэсэг хугацааны өмнө түүний охин өөр орон руу явжээ. Охиноо яснаас хойш ээж нь ганцаардал, уйтгар, сэтгэл готрол, өрөвдөхийг мэдэрч эхлэн үргэлж уйлж суудаг болж. Учир нь тэр амьдралдаа эхний ээлжинд охиноо тавьдаг байж. Тэгээд зөвхөн охиныхоо төлөө гэж явсан түүний хувьд амьдрал нь утга учраа алдаж, хамраас нь гарах нус, нуугдмал, сэтгэл хөдлөлийн нулимс болжээ. Үүний дараа тэр сөрөг сэтгэл хөдлөл үүсгэсэн хамрын нустай холбоотой хэд хэдэн тохиолдлыг сансан аж. Танд энэ мэд асуудал үүсвэл хувийн түүхэн дотроос асуудалтай зүйлээ олж дахин сөхөж хараарай. Аливаа асуудлыг дахин сөхөж санана гэдэг нь өвдөхөд хүргэсэн сөрөг, сөнөөгч бодлоо шинэ эерэг бодлоор солино гэсэн үг юм. Асуудлыг шинээр харж, хариуцлагыг мэдэрч цэгцлэх хэрэгтэй. Танд хичнээн шударга биш, тэнэг санагдсан ч хамаагүй, тохиолдол бүрийн ард дээд хүчийг олж хар. Тэгсэн үед аливаа асуудалд хүрээлэн байгаа ертөнцид сэтгэл хангалуун биш явдаг дотоод бодолт нь алга болно. Түгэлж зогсохгүй аливаа болж байгаа зүйлийн шудраг тал, зүй тогтлыг зөвшөөрөх мэдрэмж төрнө. Ийм л үед та байдлыг хүлээн авч, бусдыг уучлж талархаж чадна. Нэгэн эмэгтэй зүрхний инфаркт болсноос хойш удаан хугацааны турш өвддөг байжээ. Далд ухамсартай харилцсны эцэст өвдсөн шалтгаан нь үзэн ядалт, хорсол, гомдол, өрөвдөх, өшөө авах
хүслээс босныг тогтоосон юм. Түүний бодлууд хүүн эхнэрээсээ олсонтой холбоотой аж. Эмэгтэйн явдлыг юр хүлээж авч чадахгүй байсан бөгөөд бэрийгэ үзэн ядах, хүү ачаагаа өрөвдөх бодол нь зүрхний өвчин болж бие түзэгдэл болсон тэрэ. Ер нь түүний амьдралд иймэрхүү тохиолдол олонтоо болж байж. Зөвхөн бүх асуудлыг эргэн харж тэдгээр тандах хандлагаа өөрчилснөөр тэр зүрхний өвчнөөсөө салж чадах байлаа. Дээрх жишээнээс үндслэн та бодлоо эргэж харахтаа ганцаараа байж тайвширч бие суллаж болох газрыг сонгох хэрэгтэй. Бодлоо дахин харах бүртээ өөрийнхөө ертөнц, өөрийнхөө амьдралыг хариуцлагатайгаар харж сур. Дотоод ярилцлагаа бэлтгэж, үйлдэлээ шат дараалан хийгээрэй гэж зөвлөе. Дахин харах техник. Нэгдүгээрт, өөрийнхөө амьдралын түүхээс танд стресс үүсгэсэн, та таагүй хүлээж авсан тохиолдлыг дахиж хар. Хоёрдугаарт, таны зовлонтой холбоотой тэр тохиолдлыг эсвэл тэр хүн буюу хүмүүсийг төсөөлөн бод. Гуравдугаарт, хамгийн эхлээд юу хийх ёстой вэ гэвэл энэ тохиолдлоо хүлээж авч сур. Бүх юмд Бурхны хүч байдаг гэдэг хэлцүүг байдаг. Тухайн тохиолдлыг хүлээж авна гэдэг нь түүнийг үүссэний төлөө өөртөө хариуцлага хүлээнэ гэсэн үг ээ. Дөрөвдүгээрт, өөрийнхөө ямар бодол үйлдэлээр та үүнийг бий болгосноо сана. Таатай нөхцөлийг бид зөв бодлороо, таагүй нөхцөлийг буруу бодлороо бий болгодог. Тавдугаарт, энэ тохиолдол таныг чухам ямар чухал эерэг зүйлд сургасныг тодорхойлж үзээрэй. Ямар эерэг сургуульд та суралцав? Бурхны өгсөн бүх юм сайн зүйлийг авчирдаг гэсэн үг байдаг. Хувийн түүхээ эргэж харах үеийн амьсгалын техник. Хувийн түүхээ эргэж харах ямар нэг явцыг тусгай цэвэрлэх амьсгалтай хослуулах хэрэгтэй. Одоо эргэж харж байгаа хувийн түүхийнхээ тохиолдлыг, яг энэ тохиолдлыг бий болгосон тэр цаг хугацааг санаанд нь бүрэн буутал эргэн сана. Тэгээд хамрынхаа үзүүрээр өөрийнхөө өмнө хагас тойрог агаарт зураад баруун мөрнөөсөө зүүн тийшээ удаан амьсгаагаа аваад эргүүлнэ. Энэ амьсгалын утга нь энерги сэргээхэд тустай. Учир нь мэдрэхгүй зарсан амьдралын аливаа тохиолдол болгон энергийг хоосруулдаг юм. Тухайн тохиолдолтой холбоотой мэдрэмж хүнийг санан баруунаас зүүн тийш амьсгаа авч толгоогоо эргүүлэх бүртээ тэр үед орхисон мэдрэмж, сэтгэл хөдлөл, бодлоо сэргээж ав. Өөрөөр хэлбэл энерги буцааж авна гэсэн үг. Үүнийхээ дараа шууд зүүнээсээ баруун тийш толгоогоо эргүүлэн амьсгаагаа гаргана. Амьсгаагаа гаргах бүртээ тухайн үйл явдалд оролцсон хүмүүсийн үлдээсэн мэдрэмж, сэтгэл хөдлөл, бодлоос та салж чадна. Амьсгалах явцдаа энэ тохиолдолд хамаатай үйл явдал хувь хүнийг ой тогтоолттой зураглан харахыг хичээгээрэй. Амьсгаа авахдаа өөрийнхөө бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг авч, амьсгаа гаргахдаа хүний бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг эргүүлж өгөөрэй. Энэ үйлдэлийг маш тайван хийгээрэй.
Хэд хэдэн амьсгалын дараа та их хөнгөн болж байгаагаа мэдрэх болно. Өөртөө эрхчлөө хөнгөн байдлыг бүрэн гүйцэд мэдэртлээ дасгалаа хийгээрэй. Таны бие хизээ дуусах ёстойг өөрөө хэлээд өгнө. Тохиолдол бүрт дасгалын тоо янз бүр байна. Бүх юм тухайн түүхийн хүнд, хөнгөн, үргэлжилээс хамаарна. Хүнд мэдрэмж, сөрөг энергитэй холбоотой зарим тохиолдлыг эргэн харахад хэд хоногоор үргэлжлэн амьсгалах нь ч бий. Жишээ нь дотны хүний үхэл, тэр хүнтэй холбоотой амьдралынхаа бүх л үеийг эргэн харах хэрэгтэй болдгоо. Гэтэл зарим тохиолдолд ердөө ганцхан л амьсгалах хэрэгтэй болдог. Түүхээ эргэн харахаасаа өмнө амьдралын туршид уулзаж байсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргахын дээр энэ нь та түүхээ эргэн харах явцад аль эрт мартагдсан хүмүүсийн тухай гинэд санахад нь тустай. Дахин харах техникийн 6 дугаар. Үйл явдалд оролцогч бүрт талархлаа илэрхийл. Эргэн харах тохиолдол бүрийн дараа сонсогдохоор би чамайг хайраар эзэслэн чөлөөлье. Чи өөрийнхөө ертөнцид амьдрна. Би өөрийнхөө ертөнцид амьдрна. Бид хоёр эрхчлөөтэй гэж хэлээрэй. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаан хүчийг биелүүлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэн үздэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.1